Өвсгөл аймгийн Галт сумын харьяат Хөлийн цэргийн тэг 253 дугаар анги Шижир голд компани Экшев дивжээний бүх Монгол улсын начин чин чулууны хөгчрөнгөр. Тэрээр бүхий хүрээнийхэнд хөвсгөлийн бат чулуу нэрээр анх танигдж дараа нь нэрээс болсон нэг. 2012 онд Базрын ширэн төвийн 100 жилийн хойд зориулсан Хөвсгөл аймгийнхаа наадамд аймгийн арслан Батнымаар давж төрүүлсэн. Дөөнд 2 жилийн өмнөх сар шинийн барилдааны үеэр Монгол улсын дархан авраг Афган сумдангийн Сүхбат ирээдүйн бүхий авраг шагналаа гардуулсан юм. Сүхбат аврагын уг шагналыг Монгол улсын авраг Санжаадамб, улсын харцаг Даваабаатар содонд оржгээд олон шилдэг хүчтэн хүртэж байсан түүхтэй. Энэхүү шагналын утга бэлэгдэл биелэлээ олж тэрээр тулгар төрийн 2225 Их Монгол улсын 810 ардын хөвсгөлийн 95 жилийн ой үндэсний их баяр наадмын хүчтгхийн барилдаанд Баян хонгор аймгийн Бууцгаан сумын харьяат Монгол улсын начин жаргал сайхны Чулуун Батаар тав давж улсын начны игнэнд багтсан түүхтэй. За ингээд өнгөнд барилдах хөгчүүд гэдэг ч юм уу одоо улсын зан Санжаадан улсын зан Батмөх за Өвсгөл аймгийн Галт сумын харьяат өвсгөлийн өчтөн бүхэн дивжээний бүх аймгийн арслан чин чулууны хөгчрөнгөр улсын начин Чулуун Батаар тав давж Монгол улсын начин цолын болцол хангалаа. Өнөө цагийн шилдэг начны нэг эрэг цагийн шинэхэн авраг Монгол улсын начин чин чулууны хөгчрөнгөр Цэнглийн манлай нэвтрүүлгийн ээлжид дугаарын зочноор өргөдлөө. Хариуцлага гэхээс одоо урдын адил хэвээрэл байгаа шүү дээ. Тий ялгаагүй л одоо адилхан хөгчрөнгөр хэм байсан, улсын цол аваад хэм байсан, хэм болох уу, амин арслан байгаад хэм байсан яг л адилхан л байж байгаа тэр. Хариуцлага гэхээс илүү тэр бэлтгэл сургуультаа сайхан явж ивэл болно л дээ. Яг л адилхан хэвээрэл байгаа. Энэ өмнө маань анхны цол байгаа юм тэгээд одоо ер нь цаашдаа энэ цол ер нь нэг шат авах гэж яваа хонд одоо тэгээд байж дээр ахиж байгаа бол эхнийхээ шатныг шиж яа л гэсэн үг л бодож байгаа. За 2006 онд сумдаа гэж анх бүхэн секцнээр ороод 2006 онд аймгийнхаа сургууль руу шилжээд ирсэн. Одоо Мөрөн сумын 3 дугаар 10 жил гэж сургуульд анх шилжиж ирж тэнд бүхэн секцээ үргэлжлүүлж хичээлж эхэлсэн. Одоо 3 дугаар сургуулийн багш Хүрлбаатар гэж байдیں۔ Мөнхбаатар гэж хоёр багш дээр ирж одоо секц руунд хамрагдаж 2006-7 онд тэгж гараад орж ирсэн. 10 жилийн сургуулаа төгсөөд Улаанбаатарт ирэхдээ ирээл бид нартай хамт бэлтгэлээ хийдэг болсон. Хөвсгөлийн өвчтөн дивжэн дээрээ манай баачгаад ер нь өөрөө зоригтой их хөдөлмөрч тийм хүүхэд анзаарчихсан. Би бас их өндөр сайхан арамтай. Тэгээд за дүүгээ ер нь цол авах юм том цолонд хөрөх ийм хүүхэд байна даа л гэж харж ирсэн. Ер нь өксөн үүрэг даалгавар сайн биелүүлнэ. Тэгээд юм давьяастай хурд их сайтай. Тийм залуу болохоор тэгээд одоо сүүлийн үед манай хүмүүс хүчний бэлтгэлийг сайхан хийж байгаа. Өвсгөл аймгийн Галт сум үндэсний бүхийн томчуудын өлгий. Далай Чонхорвангийн хошуу Даншин арслан дэлгийн цэмбэл 1926 оны баяр наадамд үзүүрлж арслан цол хүртсэн Шагждын Төмөрбаатар, улсын зан Жамсран, улсын зан Жамян, Дамбчавын Цэндаюуш, Саран гэрлийн Хүрлбаатар, улсын харцаг Ганхуйг, улсын начин Ган Зориг гээл цаашлбал улсын цолонд ойрхон яваа аймгийн арслан Давааним, Нямбаяр нарын бүхчүүд энэ нутгийнх. Тэдний үргэлжлэл болж өнөө цагийн шилдэг бүхчүүдийн төлөөлөл болон яваа бүх бол улсын шинэхэн начин чин чулууны хөгчрөнгөр билээ. 2006 онд Өвсгөл аймгийн Галт сумын Рамжлын дон сургууль мөнх чарал гэдэг хүний бүхэн секцэнд ангарч бүхэн гараараа хэлж байсан. Тэр үед одоо манай дээдлийн ангийнхан
ах нар одоо бүгд бүхэн секцэнд явдаг байсан. Тэгээд би нэмрийн хичээлдээ ороод ах нарыгаа хараад бас хөр байх юмсан гэж бодож анх мөг шаргал багш нэрээ очижсэн. За манай галцсан бол одоо бүхий үлгийн нут гэж хэлж болно л доо. Дээр үесээ арслан заануудтай одоо данши арслан гээл цэмбэл арслан гэж арслан хүн байсан. Тэгээд одоо пүгжамин гэж улсын заан. За тэрний удам одоо тэрний хамаатан гэж одоо Монгол улсын заан Хөрлөбаатар гэж манай багш бий. Монгол улсын заан Цэндэ биш гэж маргалтай. Тэгээ хүүхэд байхад одоо сумын 80 жил гэж 2004 онд болж ирсэн. Тэгээ тэнд одоо очиж үзэж одоо манай сумын бүгчүүд очиж гаднаас одоо манай сумын хөргөн гэж явдаг Батбаатар харцагч гэж Батбаатар Хувсын Батбаатар харцаг. Одоо манай Гавыг арслан, Гавыг харцаг, Мөнхбаатар арслан нийт маань очиж барилж ирсэн. 2004-нд би хүүхдийн барилдаанд 3 даваад 4 даваад унжсэн. Хүүхдийн барилдаанд. Тэгээд тэр ах нарыг хараад тэгэл тэр цагаас л хийж ирнэ. Бүх сонирхолтой болж ирсэн л дээ. 2004 он гэж 14 настай хүүхд. Манай галт сумыг ч лээ шинийг сумыг. Манай бас нутаг усны их сайхан зан чанарууд бас манай баачгаас их ажиглагддээ. Өөрөө их даруу төлөв сайхан тэгээд 10 жилд үргэлжлүүлсэн охинтойгоо тэгээд явсаар угаад суудсан хөөрхөн одоо 3 хүүхэдтэй болж байгаа. Тэгэл амьдралын төлөө зүтгэж идэг. Улсын цол аваагүй байхдаа тэгэл нэг айлын хашаанд жижигхэн гэрт тэгэл хүүхдүүдэд зөвхөн төлөө усаа аваад өөрөө тэгэл хажуугаар нь бэлтгэлээ хийгээл ингээл амжилт гаргаад ингэж байгаа юмд хүрчлээ. Одоо дүү маань бас амьдрал ахуйнаас гайгүй болчлаа. Одоо бас санаа зовх юм багтаа сайхан барилдаж өшөөх амжилт гарах байх л гэж бодож байгаа. Тэрээр авраг биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэрэгчлэр төгссөн. Үндэсний бүхэн спортод амжилт нь эдгэлэлцэж яваа тамирчин их спортод ч өөрийгөө дайчилсаар. Алтан үеийнхний дэлхийд алдраа цурай төгссөн чөлөөт бүхэн спортоор хичээллэж 125 кг-ийн жинд хүчтэй өрсөлдөгчийн тоонд нэрлэгдэх болжээ. За 2007 онд 10 жилийн сургуулийг төгсөөд аврагын нэмрээ сургуульд элсэж орж ирсэн. Одоо аврагын нэмрээ сургуульд одоо 1А гэж ангид анх элсэж ороод анх жудаа бүх ангид орж ирсэн. Тэгээд жудаа бүхөр одоо анх 1А 2А гэж 2 жил хичээлээд тэгээд чөлөөт бүхрөө орчихсан. Жудаа бүхөө ороход. Тэгээд 7 оноос өсгөл өвчтөн бүхэн дэвжээ гэж анх одоо Монгол улсын зан Сарангэрлийн Хөрлөбаатар багш маань анх дэвжээг үүсгэн байгуулад тэгээд тэнд анх очиж бэлтгэл сургууль хийж. Тэр хугацаанд бас хүлээ багш маань хэдэн одоо өсгөр өдөөтэй гэж одоо манай одоо сайн барилж байгаа залуучуудыг байрлуулж хоол ундаар нь хангаж тэгж дэвжэн дээрээ бэлтгэл хийлгэжсэн. За 8 он 9 10 онд чөлөөт бүхэн секс дууланд хамрагдаад усан шигчээ баг дээр бэлтгэл хийж 2 жил гар бэлтгэл хийсэн. Урвсан шалтгаан бол одоо нэг бас л нөгөө ах нарыгаа л харж явж одоо ах нарыгаа л дагаж одоо багшигаа дагаж Батөр багшигаа дагаж Гавыг харцгаагаа дагаж чөлөөт рүү орсон л та. 120 кг-ийн одоо чөлөөт хийгээд явахаар бас үндэсний бүхэн орхичих гээд байдаг. За дээр нь хүчний бэлтгэл гэж орж ирдэг бас. Гэхдээ чөлөөт орхиог байгаа л да. Дэвжүүний бэлтгэлийг хүчнийхээ бэлтгэл, үндэснийхээ бэлтгэл хажуугаар хийгээ явж байгаа. Тэгээ Чулуунбат начны бэлтгэл хангахчийг 2 жил хийгээд би Чулуунбат начнаас чамгүй юм сурж авсан л да. Чөлөөт их спорт дагаж хийж байгаа хүнээс олон юм сурж авсан. Тэгээд төлхөө одоо
жудаа чөлөөт гэхээсээ үндэсний хөхтэй сонирхолтой байсан болохоор үндэсний хөх руугаа төлхөө хийж эхэлсэн. Чөлөө төхөр одоо 9 он 10 онд одоо 11 12 ингээд улсын аврагт бол одоо дэлхийд тасалтгүй оролцож байгаа л да. Улсын аврагт ороод яг медаль байранд орж ирсэн. Хүрэл медаль авсан. Тэг өнгөрсөн жил хүрэл медаль авсан. Эр зэрэг тэсвэр төвчээр өөггүй хөдөлмөр чухам үүнийг л төгс эзэмшин байж зорилгоо биелүүлнэ. Нэгэнтэл энэ замыг сонгосон бол шантрах эрхгүй. Спортын гайхамшиг үүндэл оршин. За ер нь бол миний ярьсан хүн амтны ярьсан юмыг бол тусаж аавна, маш сайн тусаж аавна. Мэдрэхий хэл зөөлдөл өгдөг. Нэг л зөөлөн хүн байна. Ер нь бол бэлтгэлийг жаахан өөрийгөө дайшилж юмаа хийдэг. Тэгээ яг өөрөө их зөөлөн учраас бас нөгөө характер нь тийм учраас бас нэг тийм дайчин чанар гарч чадахгүй байгаад байна. Доктор байранд одоо доктор байрны хүүхдүүд чинь их завтай байдаг шүү дээ. Хичээлдээ явж ирэл сургууль гэрийнхэн даалгавар хийчихэл бус цагаараа завтай. Тэгэл бүхий бэлтгэл одоо бүхий бэлтгэлийг очих хараад ах нарыг барилж байгааг нь хараад тэгэл үдээс хойш завтай хүн чи яах вэ? Зааланд очиод барилж байгаа бэлтгэл хийж байгаа хүмүүсийг хараад тэгэл тэгж л анх бүхий рүү орсон л доо. Анхны багш одоо тэр үе галт сумын бие нэмрийн багш мөнгө чаргал гэж шонгор бие нэмрийн сургуулийг анх төгсөөд галт суманд очиж исэн багшлахаар тэгээд тэр хүн хэдэн залуучуудыг одоо залуучууд гэж одоо 10 жилийн хүүхдүүдийг л бөөгнүүлээд бэлтгэл хийж хэлж анх эхэлж исэн. Одоо суманда анх тэгж л одоо бүхий спортыг эхлүүлж исэн хүн байна. Тэр хүнд л хамрагдаж одоо өөрийн их үүрж гүйжсэн аахгүй. 2007 онд суманда үзүүр дөрөнд үлдэж үзүүрлэж сумын ачин цол авч ирлээ. Сумын заан цол 2009 онд одоо Алаг Эрдэнэ сум, Өвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сум төрүүл сумын заан гэдэг цол авч ирсэн. Одоо аймгийн арслан Баттан Махтай үлдэж сумын заан болчихлоо. Тэрээр сүүлийн жилүүдэд Эгшээ бүхийн дэвжээнд нутгийн ах багш нь болсон Монгол улсын харцаг Гунгагийн элбэгийн дор бэлтгэл сургуультай базааж байна. Амжилтынх нь их усврыг тавьж өгсөн Хөвсгөлийн хүчтэн дэвжээний багш Батбүрв улсын харцаг ган хоёх нарт талархаж явдгаа илэрхийлж байлаа. 8 онд анх би дэвжээн дээр ирж ирсэн. Тэгээд одоо Хөвсгөлийн хүчтэн бүхийн дэвжээрөө анх нэгдснээс нааш тэнд очиод 8 он гэдэг чинь 10 он хүртэл тэнд хийж байгаад одоо уцаа дэвэ багш дээр хийгээд хийж энэ бид нарт. Тэгээ одоо очлоо нэг одоо хөвсгөлийн хүүхдгээд барилж байгаас нь мэднэ. Тэгээд 2008 онд анх хөвсгөлийн дэвжээг ахалж гарсан. Тэгээд над үйлдэл өдөрж гарсан. Тэрнээс хойш би өөрийнхөө дэвжээн дээр ажиллаж сургуультай багшлаад жанзаалын муутай байж байгаад сүүлийн 3 жил орчим тэг хөвсгөлийн дэвжээгээ гардаж аваад хэлэлж байна. Тэг яг энэ сүүлийн хэдэн жил одоо тогтмол одоо бид харагдаж байна да. Багш дээр бэлтгэлийг явахт бол сайхан төшиг тулгууртай хүнд бас тулд сайхан юмын зааж зөвлөж сургадаг. Тэгээд одоо энэ нөхцөл одоо хүмүүний удирдлаганд орж одоо тасралтгүй одоо 2 жил гаруй хийж явж байна. Нийтдээ Эгшээ дэвжээ маань Эгшээ дэвжээ гэдэг одоо нэр байна. Одоо энэ дэвжээн дээр бэлтгэл хийлгээд одоо хэдэн жил нэр үзэж байна. Тэгээд яг жилд нэг гайгүй цол авдیں۔ Энэ жил 1024 барилдсан. Тэндээс улсын цолтой 6 бүх төрүүллээ. Манай дэвжээн дээр бэлтгэл хийдэг.
одоо манай дэвжээний маань нэр гардггүй жоохон тийм байд юм аа. Яг энэ дээр бэлтгэл сургалт хийгээ явуулдаг хүмүүс маш олон бий. Тэгээд энэ жилийн хувьд бол 6 улсын цолтон тэгээд 4 аймгийн төрөө 13 аймгийн цолтон авсан да. Энэ жил одоо урах зарим сайхан жил байлаа. Тэгээд 2 жил одоо бид нар эв огчтрол асралтгүй гээд аймгийн арслан чинь 3 болсон. Улсын наадамд одоо энэ жил 2 гавн явах дээр одоо тавдавж ачин боллоо да. Гшээвэн дэвжээвэл биднэрт ээлээ өгж байгаа дэвжээ. Ер нь бол хүн хичээвэл ямар ч юмд хүрдэг. Тэгэхээр хүн хичээжлээж л юмд хүрч байгаа. Хөдөлмөр шийднэ. Өөр юу ч хийхгүй. Ичнээ мундаг багш байгаад, ичнээ сайхан мундаг бурхан байгаад, ичнээ мундаг бөө байгаад ч тэрийг өсөд дөрвөлт ногоо дэвжэн дээр дөрвөлт юм гэдэг ч хэцүү. Тэгэхээр тэр хүний хөдөлмөр шийднэ. Ерөөсөө л ганц тэр. За хөвсгөлийн хүчтэн дэвжээ байгуулсан одоо Монгол Улсын зан Хөрлөбаатар багш маань одоо зөвлөх багш, дасгалжуулагч гэж одоо явдаг. Биднэрт одоо заа сургаж одоо бүхний тал дээр бас амьдралын тал дээр заа сургаж зөвлөж явж байгаа багш байна. За хөвсгөлийн хүчтэн дэвжээний багш Батбар багш маань байна бас. Бэлтгэл сургалт хийхэд бас заа зөвлөж сургаж тэрний заа зөвлөгөөгөө одоо явж байна да. 9 онд одоо анх мөн нөгөө миний төлөө явдаг хэлэн хүмүүс одоо Батбар багш манай сумын ах байдаг л да, цогт эрдэнэх гээд тэр хүн дээр 9 онд анх дагуулж очиж 9 онд ч одоо би залуу бүх штэ сумын заанч болоогүй намран гэж дагуулж очиж одоо энэ хүүхдийг дэмж туслаач гэж анх одоо цогт эрдэнэх дээр дагуулж очижлаа. За тэр цагаас хойш одоо цогт эрдэнэх маань одоо өөрийнхөө хариалагддаг компанид Шичрэг авал тэгээд одоо захирал нь одоо ганд өмрах уянгаагч гэж одоо хоёр сайхан хүнийхээ компанид хариалагдаж 9 оноос хойш одоо явж байна. За би хилчийн спорт хороонд одоо өнгөрсөн хавар одоо 3 сард хилчийн спорт хороонд орж хилчийн спорт хороо 0253 дугаар анги лов ирмэн захирагчтай 0253 дугаар анги гэж ингээд хариалагдаж барилдаж эхэлсэн. Одоо жил гарсан болсон байна. Барилж байгаа хугацаанд бас улсын цалааллаа. Энэ жил бас тэслэгч цолоор шагнуулсан. Цалаа авахын төлөө энэ хэдэн сайхан хүмүүсийн итгэлийг алдахгүй төлөө одоо бэлтгэл сургалтаа сайн хийж цалаа ахиулж одоо сайн барилдаж л би хэдэн сайхан хүмүүсийн ачиг хариулна да. Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн үндэсний их баяр наадмын хүч төхийн барилдаанд Баян хонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Монгол улсын начин Жаргал сайхны Чулуунбатаар тавд авч улсын начны ихнэнд багтсан. Өнгөрсөн жилийн цагаан сараар Сүхбат аврагын ирээдүйн авраг гэж тэр хүндтэй шагналыг Сүхбат авраг надад өгсөн л дээ. Тэр шагнал одоо хэл хүндтэй том шагнал тэгээд ирээдүйн авраг гэж тэр шагналыг аваад за сайн барилдах урам зориг авах ер нь улсын наадам сайн барилдах урам зориг бол тэр юунаас л авсан л та. Тэгээ яхаа улсын цолонд хүрнэ гэдэг маань өөрөө бас их том хариуцлага л да. Тэгээ тэр нь хүрэх гэж нэг энэ хүүхэд цол авна гэсэн тэр нэр бичигдэж тааварт орж ийн гэдэг маань бас нэг чансаа. Тэр ард түмний гаргаж байгаа чансаа. Тэгээ тэрийг бол албан ёсоор одоо энэ сондөр гардаг чансаа шиг чансаа биш. Энэ хүүхэд улсын цол авах баха энэ жил. Энэ хүүхэд нэг юм сайн барилдах байх гэж бичигдэж байдаг. Тэгээ тийм учраас л одоо тэр аюугаараа тухайн үеийн барилдаанууд гайгүй барилдаж одоо
байснараа л тэгж шансаад орж ирсэн. Тэгээд ээж бас нэг усын цол авчих болов гэсэн найдлага байсан. Улсын цолны босгоод энэ жил шууд одоо улсын наадамд барилдаад авчаагүй юм шүү дээ. Улсын наадамд одоо би 4 жил барилдчихэж одоо энэ жил улсын цол хүртэж байгаа. 2011 онд барилдчихсан юм би. 2005 онд одоо энэ Батмөх заанд унжсэн. Тэгэхэд тэр үед Батмөх зан аймгийн арслан цолтой байсан. Би аймгийн арцах цолтой 2005 онд таарад унжсэн. Тэгээд дараагийн жил аймагтай барилдад төрүүлээд тэгээд тэрнээс хойш тасралтгүй улсын наадамд барилдаад одоо энэ жил улсын наадам тавд авсан. Нөө яг тэгээд улсын наадам дээр чинь хэцүү шттэ. Тэгээд одоо яг үндэсний бүхийг манай холбоо маань өөрсдөө болохоор мэрэгжлийн биш гэдэг одоо амьдрал дээр бол мэрэгжлийн төвшөнд хүрчээд энэ бүхийнхээ төлөө ажил хийж ажил амьдрал бүх юмаа зориулаад явж байгаа энэ олон хүмүүс 10 хүмүүс би энэ олон дэвжээнүүд дээр хилхэл хийж байгаа хүмүүс байгаа. Дандаа л аргээс тэжээгдэл тэгэл амьдрал агуу хөвгөд ивэд бүх юмаа хаяал энэ бүхэн төлөө энэ ногоон дэвжээний төлөө яваад нэг ингээд барилдаж өөрийнхөө сонирхлын төлөө явж байгаа хүмүүс маш олон байна л та. Тэгээ энэ утгаараа энэ жилийн наадамд адиэхүү нэгмэн сүрэн би ингээд одоо хэдэн багш нар байд юм аа нэг хэдэн клубүүд дундаас тэгээд тэрүүд маань наадмын талбай дээр гараад л одоо бид чинь цагдаа нараас хөөгдөөд нэг болонлог үгээл нэг асрын хардаж нуугдаад л одоо дэмэрхүү маягтал явдгийн. Тэгээд энэ жил 4 онд бас л тийм байдалтай зүгтж явж байгаа өчрөгийн барилдаа нэг наадмаас наадмын хөл дээр хийж ярьсан юм байсан. Тэгээд олон тэр барилдаанд таарахгүй таарсан учраас надад сайхан байсан. Ер нь бол болж байгаа л юм. Тэр одоо бас л нөгөө тайван байлгах гэсэн нэг юу байх л та. Алей хоол ид Монгол улсын харцхан одоо тэр барилдуулж одоо тэр хоол бариад өгөөд идэг. Тэгээд тэр хариуц бас бид нар ч хариуцлага ирж байгаа шүү дээ. Энэ хүмүүст ингэж дэмжээд байна. Эбэ огш маань энд одоо итгэж найдаа суугаад байна. Тэр харцхан бас биднэрт хоол барьж өгөөд байна. Тэ? Бидний сайн барилдуулах гэсний төлөө тэр хүмүүс тэгж яажсэн баг л та. Улсын наадмын 4-ийн 5-нд Содомдорж Хөгчрөнгөр хоёрыг хоорондоо таарчлаа гэсэн тийм эхний нэг прогноз юу гарахгүй оноолт гарсан. Тэгсэн чинь манай нутгийн зөвлөлийнхэн одоо манай хөгчүүд хүмүүс ярилцж байна. Тэгээд ер нь Хөгчрөнгөрийгээ давуулж бишээ. Содомдоржигээ давуулж үл яасан бэ? Том он жилээр арслан болгоё болчих бах. Ядаж заан болох бах, том солонд төрчих бах. Тэгээд одоо нэг ч гэсэн даваа гараамар ингээд явууч үл яасан бэ гэсэн яриа гарч ирсэн. Тэр үед манай хүн ер нь их урваагаад л суудсан. Ер нь өөрөө сэтгэлээрээ унчихсан байсан. Улсын наадам дууссан бай тэр үний үед. Тэгсэн чинь яг жинхэнэ оноолт гараад зарсан чинь бид нар нэг алдсан байсан. Тэгээд Хөгчрөнгөр хинтээ Батоших улсын харцаг Батоших сайн бүх сайхан барилддаг бүгдээрээ мэднэ бяртаа бүх Батошихтай таарсан байна гэсэн чинь Содом ах биш бол хинтээж таарсан би хаяна гээл. Тэгэл баярлал гараа явсан. Монгол улсын начин Хөгчрөнгөр айлын дунд хөө. Бусдын адил баг насаа хөдөө өнгөрүүлж экспортод хөл тавьсан нэг. Манай аав ээж хоёр одоо галт сумын зүрх багт хүн нэмлэгт хоёулаа одоо насаараа ажилласан хүмүүс байсан. Ээж маань одоо багийн нэмлэгт 25 жил ажиллаад одоо тэтгэвртэй гарч байгаа. Аав маань бас нэмлэгт ажиллаж байсан. Анаас галт сумын 10 жилд одоо 10 жилийн дотор байранд өнгөрсөн дөө. Ах их хоёртой. Нэг эрэгтэй дүүтэй. Ах одоо надаас 4 ах. Эгч маань 2 ах. Тэгээд ах маань одоо аймгийн төв дээр л ажиллаж амьдарч байгаа даа. Эгч маань хотын төвд амьдарч байгаа. Тэгээд одоо 3 хүүхэдтэй. Цол нэмээд, бүл нэмээд одоо наадмын дараа хүүд ирсэн. Тийм давхар баяртай л. За бүхэн хүмүүс аав маань
сумандаа барилдаж ажиллаж амьдарч ирсэн хүн байсан. Сумын наадам 2 удаа үзүр дүрэнд үлдсэн начиналтаа хүн байсан. 5-ын даваанд одоо зарлиг унсаад уншуулад нутаг усаа дуудуулаад тэнд одоо жагсаа зогсож явах шиг сайхан байдгүй юм байлээ л дээ. Тэр мэдрэмжийг бол одоо тэр стадионыг тойроод явах мэдрэмжийг бол одоо юутай зүршилгүй юм л да тэрийг бол. Амьдрал гэдэг богинохон ярах хэрэгтэй. Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй. Ажлал, энэрл, амраг, хайр, алс ирээдүй, ариун гэгэм бүхнийг дуулан үлдээх хэрэгтэй. Амьдрал мөнхийн биш гэдгийг учирлан дуулах хэрэгтэй. Амжиж бүхнийг хайрлаад тэр хайр надад түш шиг болох учиртай. Манай маань одоо 2002 онд өнгөрсөн. Би одоо 13 настай байхад. Тэр 5 даваад өгөөж явахад л одоо бодогдсон л доо яах хэрэг арахгүй тэгээ бодогддог юм байлээ л дээ. Намайг одоо ингээд 5 даваад өгөөж явахыг харж байгаа сайн л гэж боддог байсан л да. Бодж л байсан л да тэгж орж ирсэн л дээ. Тэгээ тэр агшинд л орж ирсэн л дээ. Яалч. Ээж инженерийн наадмаар ирж амжаагүй. Уул нь ирнэ гэж байгаа тэгээд бийж авчирж амжаагүй тэгж байгаа. Наадманд барилцсан. Уул нь ирнэ үзнэ гэд аймагт ороод ирсэн байсан. Тэгээд авчирж амжаагүй байж байгаа тэгээд шууд аймагт үтсэн л дээ. За Шавда ханд ч одоо араал эрт байна. Гэхдээ бол энэ бол улсын цол гэдэг юм маань бол зүгээр л нэр байгаа юм шүү дээ. Эхний үед би бол тэгж боддог. Ер нь бол миний өвгөн багш над хэлэхдээ чи цол авсан бол түүнийг нэрэл гэж бодорой. Тэгээд чи тэр цолыг дахиад давтсан бол одоо чи бүх боллоо гэж мэдлээ. Тэгэх юм бол чи тэр цолтой бүх гэж хэлээрэй. Гэт нэг миний одоо улсын цолын найрыг хүртэл хэлгээгүй багш. Одоо бодхоноо тэр нь ч их зөв байсан шиг байна. Тэгээд ер нь бол манай өвчрөнгийн хувьд бол энэ бол анхны шатны гişгүүр. Тэр шатны хамгийн төсвөлийн гişгүүр дээр хөхөд бол их ойрхон би ер нь бол өөрийнх нь авиас өөрийнх нь хөдөлмөр чанар бүх юм байгаа. Тэгээд одоо тэр хүний одоо заяа мэтгэл багтаа хөдөлмөр одоо юу гэдэг те хөр хөдөлмөрлөх нэг энэ дэвжин дээр хэрэг хөлс гарах нь тэр л бүх юм шийднэ. Цэнгэлийн мандаа гэж одоо энэ сайхан нэвтрүүлэгт урьж оролцсон та бүхэнд баярлалаа. Тэгээд Цэнгэлийн мандааг үзэж байгаа нийт одоо Монголын ард түмэн та бүхнийг Монгол бүхний босоо заагмаар өнөмөгд ивэж явах болтугай гэж яриад. Цэнгэлийн мандаа нэвтрүүлгийн гэгээн хомир дүрэгдсэн Монгол улсын начин Чин чулууны хөвч хэрэнгэрт үзэгчдийнхээ өмнөөс эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Төрийн их хайр, төмний их хүндэтгэлийг хүлээж, улсын баяр наадмын манлайн болсон тэр цагт үзэгч түмэнтэйгээ эргэн уулзах болно.